Сайн мэцхан уу? Манай podcast 2 дахь дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн зочдоор Астаа савар төрөн бас байгууллагын координатор Бүжинлан болон MDS Handling хуулийн фермийн хуульч Ариун Зулнаар хүрэлцэн ирсэн байна. Манай өнөөдрийн дугаарын онцлог нь болохоор гэрээний жавар амтны тухай хуулийг өргөн барихад тухайн төслийн багтан байсан хуулийн төслийн ажлын хэсгийн гишүүд оролцож байгаагаар их онцлогтой болж байна. Тийм болохоор эхний асуултыг ерөөхдөө шууд яагаад юу н Монгол улсад гэрээний жавар амтны ийм бие даасан хууль зүгээр ингээд зохицуулт ч юм уу тиймэрхүү зүйл биш. Яагаад заавал бүр бие даасан хууль хэрэгтэй байсан тухай дурдаад явбал. За ерөнхийдөө бол хууль болохын өмнө энэ үн хууль үнэхээр хэрэгтэй шаардлагатай юу гэдэг судалгаа хууль тогтоомжийн хуулийн дагуу хийгддэг. За хэрэгтэй шаардлагын судалгаа хийгдэж байгаа хувьд яагаад байх ёстой вэ? Яагаад бие даасан хууль байх ёстой вэ гэдэг зүйл яригдсан. За Монгол улс бол эзэнгийн амтны тооцоолгыг бууруулахдаа тэр нохой мурыг бүртгэлжүүлэхдээ тэр сайн дураараа тодорхой байгууллагууд өөрсдөө бие дааж бүртгэдэг. Эзэнгийн амтны тооцоолгыг бууруулахдаа тухайн засаг дарга нутаг дэвсгэрийн орчиндөө зохицуулдаг сөөгүүд нь тодорхой хэмжээний зохицуулалт хийгдээ явсан боловч хамгийн том нэг хүний эрхийн асуудал нь ерөөсөө шийдэгдэж чадаагүй. Тухайлбал эзэнгийн амтны тооцоолгоо ихсэх тусам тухайн хүн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх нь хөндөгдөж явж байгаа. Хоёрт нь байгалийн хөрс аюулгүй байдал нь бас хөндөгдөж явж байгаа. Тэгээ эдгээр асуудлууд ерөөсөө зохицуулагдаж чадахгүй үлдсэн. Тийм учраас заавал бие даасан хууль байх ёстой. За хууль байдаг нь хамгийн том юм нь тухайн иргэн хувь хүнд үүрэгжүүлж эхэлж байгаа байхгүй юу? Үүрэгжүүлж эхэлж байна гэдэг чинь тэр хүний эрх үүргийг хуулиар л хязгаарлаж чадна. Тэгэхээр ялтчгүй хууль байхаас өөр аргагүй байсан учраас ер нь гэрээний жавар амтны анхдагч хууль гэж гарч ирсэн. Ер нь 30 гаруй улс бие даасан хуультай. За энэ харилцааг тодорхой хуульд амтны хуулиндаа ч юм уу шингээсэн 120 гаруй улсууд байдаг. Тэгэхээр ер нь манайх бол тэр улсуудын нэг болж чадсан гэсэн үг юм. Тийм. Яг хууль эрх зүйн зохицуулалт болоо тухайн үеийн нөхцөл байдал дээр манай мэргэжлийн хүн Ариун Зул маань ер нь ярьж байгаа. Астаа савар чинь ингээ 2026 он гэхээр нийтдээ 13 жил үйл ажиллагаа явуулж байна тий. Бид нэр 2013 оноос хойш яг гэрээний жавар амтны тухай яриад хүндвэл яг тэр үед сошиал өөрөө бас дөнгөж ингээд хүмүүсийн дунд нийтлэг болоод бараг л аккаунт та нээжсэн тий дийлэнх юм уу тий ингээд яг тэр үед яг тэрэн дээр суурлаад ер нь яг энэ гэрээний жавар амтанд хайртай хүмүүсийн community гэж хэлдэг тийм ээ. Бүлэг хүмүүс ингээд нэгдээд яг үүсгэн байгуулаад нэг амтан аварна тий эсвэл нэг амтан үргэлжлүүлнэ эмчлүүлнэ гэж яваад ингээд тэр харилцаа нь өөрөө ингээд өргөчгийн хэрээр за энэ харилцааг зохицуулдаг тий зохицуулахаасаа гадна асуудлыг ингээд улс уртайгаар шийддэг юм хуулийн зохицуулалт өөрөө угаасаа шаардлагатай байсан. Тэгээ үүсгэн байгуулагдсан цагаасаа л ер нь бол энэ нэлийн дэгсдүүлсэн юм байхгүй бид яалтчгүй л хууль хэрэгтэй мэн. Гэхдээ яг ямар зохицуулалтаар ямар нөхцлөөр юу тусгаад гэдэг нь бол ингээд яг мэргэжлийн хүмүүс орж ирээд судалгаа хийгээд тий баг бүрдээд яг ингээд процесс бол өөрөө нэлээд их юм болт юм билээ. Тэгээ миний ажлын хэсэгт байхдаа хамт ярьсан анх энийг яаж батлуулах вэ? Энд чинь хууль батлахад чинь тодорхой хэмжээний засгийн газраас ч юм уу, улсын хурлын гишүүнээс ч юм уу ингээд өргөн барих шаардлага тулгардаг. Тэгэхээр хамгийн том асуудал нь хэн өргөн барих вэ? Хинтээ харилцах вэ гэдэг асуудлээс тэрэн дээр гол үүргийг манай ихч маань хүлээсэн байдаг. Тэрнийхээ талаар та юу ярих хэрэгтэй байна? Процесс маяг руу нөрөн шүү дээ тий. Ингэжсэн би өөрөө 2018 онд Астаа саварт бүр ингээд манай төрийн байгууллагын тэргүүн зориглон гэдэг хүнтэй холбогдоод би ингээд амтнд амар хайртай бла бла гэл өөрийнхөө дөгөөг ярил л дээ. Тэгэл ингээ намайг авчаач би өстө нэрээ зөндөө юм хиймээр байна, ингэмээр байна гэл амар гэгээлхэн мөрөөдөлтөй ороод тэгээд тэр үед чинь манай Астаа савар өсрөөл 5 6 яг ийм итвэхтэй гişүүд тэдний зөвхөн админ талдаа ажилладаг те. Яг уу бичлсэн ийм өдөрлгүүд арга хэмжээний зохион байгуулдаг ч гэсэндээ айхтар өргөн хүрээнд бол манай үйл ажиллагаа ингээд явхад жоо хязгаарлагдмал байсан. Тэгээ ингээ ороод ажиллаад айгу найрсаг хүлээж аваад ороод ажиллаад тэгээл эхлээл нэг амтан аварч үзсэн, араас нь дахиад нэг амтан гэр бүлтэй болох гэж үзэл би ч мөрөөлал 9 шидийн юм болол тэгээд ингээд за эргээл нэг амтан үрчлүүллээ буцаад нэг амтныг авчиад специалаа хийлгэлээ гэтэл нөгөө хотын захад дахиад 10 амтанд хүрч идэг те нөгөөдөл нь хувь заяа тодорхойгүй дээр нь ингээд нөгөө саяны азуу хэлснээр
нөгөө иргэдэд ч тэр эрүүл одоо нөгөө байгаль орчинд ч бай, нийгэмд ч бай, одоо яг тал талдаа аюу сөрөг нөлөөлөл ихтэй зөвхөн бид нэр амьтанд хайртайтай ч биш. Бид нар бас хүн шүү дээ, нийгмийн харилцаанд амьтанд оролцож байгаа, бидний нэг сүудэр болоод ордог, бид нар ч гэсэн хоорондоо ингээ нийгмийн харилцаанд ороод нэг газар дээр амьдраад ингээд адилхан агаараа хүртэл амьд суглаад явж байгаа гэдэг чинь амьтны асуудал ч өөр тэр чигээр бусдын ч асуудал бүгдийн асуудал болчиход байгаа. Тэгэхээр яалтчгүй энэ гэрийн тэжээвэр амьтыг тэжээвэр амьтад хууль хэрэгтэй мэн гэдэг анхандаа бид нар ч аягүй гийлгэн байсан. Гэрийн тэжээвэр амьтны эрхийг хамгаалах хууль мөл гэж амар сүртэй нэрлэлээ. Тэгэл явцын донд бид нар дээр Монгол Улсын их сургуулийн эдийн засгийн профессор багш зөвлөхөр байсан, хуульчид бас байсан. Гэл ингээл төрөл бүрийн мэрэгчлэлтэй төрөл бүрийн хүмүүс бол ороод багийн гишүүн болоод ороод гараал ингээл явж исэн. Тэгээ 2000 тэр чинь 20 оны сүүлээр баха яг хид хідэн юм одоо юуны улсын хуралд сонгогдчихсан байгаа. Одоо яг манай асуудлыг анхаарч магадгүй гэсэн хүмүүсийг ингээ бүр чагсаалтаа гаргаж хагаад бид нэр холбогдъё гэдэг шийдэл гаргажсан. Тэгээд шийдэл гаргаад нэг нэгээр нь явж хагаад одоогийн яг хууль зүйн сайд энх хоёр Батнуурын энх хоёр сайдд бол зүгээр л чат руу бичээл өөрийгөө танилцуулаад төрөөс байгууллага танилцуулаад бид нар нэг юм санаачлаа явж байгаа ма та юу гэж бодож байгаа. Тэгээ би нэг их хүлээлтгүйс байхгүй юу. Тэгээ ингээл за тэгэл яваарчсан жагсаал гарцсан шүү дээ. Тэр хүмүүсийн нэг л дэвжин гэж бодоод айхтар хүлээлтгүйхтэй дотроо бол найдаастай тэгээд аюу хөөрхөн төгсөн юм буцаал шууд өөрөө холбогдол одоо ингээд наадам амралттай явж байна. Манай туслагатай холбогдоор гэдэг. Тэгээ бид нэр одоо төрөөс байгууллага маань тухайд манай зориглон болормоо ихчгээд бид 3 туслах залуутаа ингэж уулзаад тэгээ тэр үедээ бид нар чи нэг бас нэг хуулийн баг бүрдсэн байсан гэсэн шүү дээ. Тэгээ нэг юм хөрхөө ийм юутай хуулийн хаанд одоо загвараа бичсэн. Тэгээд яг судалгаа энэ төр хийдгийг ч мэдгүй. Зүгээр шууд загвараа бичсэн ингээд тэгэл очиод за загвар нь байгаа юм чи нэг суурь судалгаа хийгээл тэгэл одоо наачиста жоохон байж байгаа л та дорой юм байна энэ төр аюу тэгэл тэгдэхгүй. Тэгэл маань өнөө маргааш хүл юм энэ угаасаа гэд мэдхгүй штэ. Тэгээд яг хамгийн том ололт нь бол энх хоёр сайд бол тэр үед бид нэрийг аягүй халуундуулаа. Бүр маш сайнаар дэмжиж өөрийнхөө туслах те багыг гаргаж өгөө. Дээр нэмээд бид нар чинь бас мэрэгжлийн одоо манай азууч гэсэн тэгт орж ирж байсан тийм ээ. Мэрэгжлийн 5-6 хуульч залуучууд нэгдээд гээд ингээд манай Астаа сав төрөмс олгоос бас 4-5 үнсэн гişүүн маань ороод тэгээд бараг 10 гаруй хүмүүсийн багтаа ингээд ер нь олгож хэлжсэн. Тэгэл орж байлаа да. Ер нь аль. Тэгээд ярих юм бол маш их процессын хувьд бол айгүй олон юмнууд л байгаа л да. Наривчилж асуул яриа магадгүй бүр дэлгэрүүлчих юм бол дуусахгүй л хэрэг байгаа тийм. 20 оноос 23 оны хугацаанд гэсэн үг шүү дээ. Тэгэл сайн дураараа бүгдээрээ бүх хууль дээр өдөр шөнөгөө те хаг сайн бүтэн сайн гоо ажиллаад те тэгэж явж ирсэн түүхүүд. Хуулийн төслийн ажлын хэсэг нь ер нь хэдэн гишүүнтэй байсан? 10 орчим байсан. Тэгээ 10 орчим. Тэгээд дандаа мэрэгжлийн хуульчнараас бага бүрдүүлнэ гээд бараг 6-7 мэрэгжлийн хуульчнаар л байсан. Тэгээд талаас илүү нэг энийг бол бүр онцлмаар санагдаад идэх дандаа залуу хуульчд бол байсан. Тэгээ магадгүй зарим хүмүүс одоо ягаад дандаа залуучууд гэхлээхтэй нөгөө яг бидний өөрсдийн онцлог асаасаа өөрөөс залуучуудын байгуулга болчихдог яалтчгүй. Яг дэмждэг ийм хөрхөөрхөн ах эгч нар бол зөндөл байдаг л да. Гэтэ залуучуудынхаа яг хөдөлмөр сэтгэл сайн нурын юм одоо яг энэ үйл ажиллагаан дээр манай байгууллагч нь өөрөө хандлагч нартайгаа ингээд нийтээд ингээд зохицороо тогтоод байдагтай адилхан хууль өсөл маань ч гэсэн яг тийм л зарчимтай явсан. Нэг ч хуульч одоо юу гэдгийг би өнөөдөр ингээд 3 цаг зарцуулаад сартаа тэтгэл инглээ юм мөнгө авъя гэдэг ч юм уу. Тэгж одоо зардал гараагүй гэтээ хоолундаа л идчихлээсэн. Тэгээд ингээд офсынхаа хүрээнд хүртэл нэгнийхээ офс дээр орой олтлсон. Ажил тараасуу хасан хөтөн сайн суу. Заримдаа бар гэх юм одоо хоолны газар бороо суудаг. Тий, хоолны газар нэртээ ороо суунал ингээл стонерээ дундаас нь ингээд шантарчмаар нөх хүмүүсээ хүртэл хараал өрөвдмөр тэгэл нөгөө ихлүүлсэн юм чинь дуусхан тий. Тэгэл ингээд шатандаа тэр чинь хууль яг санаачлах амархан санагдсан тий. Яг тэрийг чинь ингээд гараас гаргаад дэмжүүлээд батлуулаад ингээд ер нь бол ажил хэрэг болгоно гэдэг л бас их хэцүү юм бил. За ингэсэн хууль бол одоо амжилттай батлуулсан байна. Баяр хүргэе. Тэгэхээр одоо энэ хуулийн энэ яг үндсэн гол концепт санаагаа яг хаанаас авсан бэ? Түрүү олон улсын ингээд янз янзын олон улсын хуулиудыг судлаад гэсэн байна. Яг үндсэн санаагаа хэрхэн олж авсан бэ? Ерөнхийдөө бол бид нэр олон улсын конвенц буюу Европын албаны конвенцийг бас суурь болгосон. За тэгтээ энэ нэг илүү хөгжингүй орны хууль тогтоомжийг суурь болгохын сул талтай.
За юу вэ гэхээр тэнд чинь ингээд нөгөө амтнаа ингээд бараг л хүчрхийлж болохгүй гэдэг ч юм ингээд зохицуулт нараа агсан түвшнийх байхад Монголд болохоор энийг шууд уусгаа зохицуулахад хэрэгжих боломжтой юу гэдэг асуудал тулгарч ирсэн. Тэгээд яг хууль тогтоомжийн хуулиар нөгөө судалгаа хийдэг гэд би түрүү хэлсэн. Тэр судалгаагаар бол бид нэг 6 орны хуулийн агуулга дээрээс нь конвенцуудыг ер нь суурьа болгосон. За суурь зарчмуудыг бид нэр авсан. За суурь зарчмын юу вэ гэхээр юу гэдэг гэрийн дэжээр амьтанд харьцахтай инэрэнгүй байна, хариуцлагатай байна, бүртгэлжүүлэх ёстой тий ер нь тийм үндсэн зохицуултыг ерөнхийдөө оруулж ирсэн. За тэр жишээ нь одоо бид нар чинь өөрөө Монгол банк харч гэдэг юм уу тий ингээд нөгөө уламжлалт ахуйтай нийгэмд болохоор шууд тэр хөгжингөө орны соёлын эзэхгүй хуулийг бол авах тохиромжгүй байсан. За гол нөгөө нэг олон улсад болохоор ингээд гэрийн тавьчаар амьтны хуулийг 5 харилцаагаар нь зохицуулж байгаа хгүй. Жишээлбэл амьтныг эд юмс гэж үзээд одоо хөрөнгө гэж үзээ зохицуулна. За эсвэл хүчирхийллээс ангид байлгах нь хүрээнд тодорхой хэсэгт нь зохицуулна тий. Эсвэл бүр одоо нэг асран хамгаалагч буюу guardianship моделийн харилцаагаар зохицуулдаг гэж байдаг. Тэнгүүд бид хэдийн хавсан загвар нь guardianship модель. Өөрөөр хэлбэл амьтан эд юмс гэж үзэхээсээ илүү тухайн амьтныг одоо юу гэдэг гэр бүлийн нэг хэсэг дээрээс нь эзэн гэдэг агуулгаар нь орчхоор би энэ юм эд зүйлээ эзэн юм чинь би энийг хайж болно. Би энийг устгаж болно. Би энийг чамд өгсөн ч ялла, гадаагаараа хөлдөөсөн ч ялла гэсэн одоо майндсеттэй болно гэсэн агуулгаар тэр guardianship моделийг авч исэн. За guardianship моделийг авахдаа монгол хэл рүү бол асран хамгаалагч гэдэг зохицуулалтаар авч исэн. Өөрөөр хэлбэл би энэ амьтныг асран хамгаалах этгээд нь буюу асран хамгаалагч юу гэдэг зарчмыг суулгаж өгсөн. Тэгэхээр нөгөө хүн чинь би энэ амьтныг хоолн, унтлан, услан, гаргана те юу гэдэг тэр агуулга нь орж ирнэ гэд үндсэн тийм зарчмыг бол авч ирсэн. Тийм. Одоо тухайн 6 орны жишээ гэсэн ямар 6 орн байсан бэ? Австрал, Герман, Турк, өөр юу байлаа? За миний санахаар тэр гурав. Бүр танилцъя гэвэл нөгөө нэг гэрийн дэжээр амьтны тухай хуулийн төслийн тандан судалгаа гэд байсан. Тэн дээр парламент тэн дээр нөгөө судалгаа нь ер нь бүхлээрээ байна. Ер нь ингээд саяны улсуудаас асуудахад ерөнхийдөө нэлийн гэрийн дэжээр амьтандаа ингээд анхаардаг нэлийн тиймэр улсуудаас авч ирсэн санагдаж байна. Тэгээ яг хөө тэр чинь нөгөө нэг бидаасан хууль гэхээс илүү бас нөгөө нэг журмын зохицуулалттай улсуудаас байна шүү дээ. Тэгээ ер нь бол манайхан чинь хамгийн их цаг хугацаа зарцуулсан зүйл нь бол олон улсын жишг судалгаанууд их байсан тий. За одоо тэгвэл ингээд хууль маань юунаас ингээд батлагдаад одоо ингээд аль хэдийн хэрэгжиж эхэлсэн шүү дээ. Тэгээ хэрэгжиж эхэлсэн гэж одоо хэлэх нь зөв буруу юу? Энд тэнд харагдж байгаа юу гэрэн дэжээр амьтны тухай хууль хэрэгжил нэлээд сул хүмүүс ингээд одоо бүртэл мэдээлэл пав байгаа юм шиг харагдаад байна. Яагаад юу энэ дээр ийм байдал ажиглагдаад хэрэгжихгүй байна вэ? Яг хоо энэ дээр би яг ингээд нөгөө хастаа савар талаасаа буюу анх яг энэ хуулийг бид нэр ингээд санаачлаад өөрсдийнхөө дуулаа хүргээд ингээд ямар ч байсан батлуулчихсан байгаа хүмүүсийн төлөөллүүд яг нэг хэлмээр санагдсан зүйлээд байхгүй юу? Яг энэ одоо өнөөдөр манай хөтлөгчийн асууж байгаа асуудал бол аюу нийтлэг болсон. Хүүе та нар нөгөө нэг лаг хүмүүс хэцүү шттэ. Нөгөө лаг батлуулаад ирсэн чинь хууль чи хаана байна лээ? Та нар нөгөө хуулиа хэрэгжүүлээд гэж танаа хууль хаана байна гэл ингээд маш их дайралтууд орж ирэн загнуулна. Зүйлдээ бараг одоо хууль батлууснараа бидний буурч болсон юм шиг тий. Шулуух хэлээ тий. Тэгээ хэрэгжихгүй байгаа гэдэгтээ бол би ч гэсэн санал нийлнэ. Одоо хастаа саварт би одоо 8 жил ажиллаа. Гэлээхтэй хууль маань хэрэгжихгүй байгаа гэдэгтээ бол бүрэн санал нийлнэ. Яагаад гэхээр энийг нь одоо нөө хүмүүс хил холж ярих турталцсан гэп гэж яриад байгаа буюу завсарна. Асуудал нь хаана гараад ирэх хэрэгжүүл хэрэгжилтийг хангах улсын буюу төрийн одоо нэг их бүхий байгууллагууд маань ажиллахгүй байгаа байхгүй юу? Ингэж хэлж болж гинөө гэлээхтэй одоо бодит байдлыг одоо юу гэнэ ах вэ те? Одоо бид бүхэн чинь хуулиа 2023 оны 12 сард батлуулсан. За тэгээ хуулийг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагууд ингээд нөгөө бэлтгэл ажил гэдэг юм заавалшгүй зайлшгүй ингээд хийгдсэн байх хэрэгтэй байхгүй юу? Одоо манай дээр чинь гол зүйлсүүд чинь бүртгэлжүүлэлт байгаа микрочип байгаа тий.
Тэгээд дээр нөгөө үржүүлэгч нарын ирэх байгаа заавал одоо эрэхтэй байж үржүүлэх юм ингээд тэгээд дээр нь хүчирхийлэл үйлцэн тохиолдол зөрчлийн хуультай холбогдож байна тий. Иргэн үүргээ биелүүлээгүй одоо зөрчил гаргасан тохиолдолд буцаад бас зөрчлийн хуультай холбогдож байна. Ингээд хэд хэдэн гол зүйл зөвлөлтүүдаа хэрэгжүүлэхийн тулд яг тэднийгээр хэрэгжүүлэх төрийн харьяа байгууллагууд нь бэлтгэл ажиллаа хийгээд одоо өнөөдөр чинь баг 2 жил хагас шахуу болчихж байгаа. Энэ үед бол байг гэхэд эхний шатны юмнууд маань бүртгэл нь эхэлсэн, чипний асуудал нь шийдэгдсэн гэдэг бүр наад захын асуудлууд. Одоо бид нар чинь 2 жил хаснараа одоо буудаж устгахыг боловлох гэж байж энэ хуулийн дээр заасан. 5 жилгээ заасан. Одоо 5 жилийн маань 2 жил хасанд явцсан. Ингээ байж идэл одоо болтол нөгөө 2.8 тэрбумаа төсөглөөл те. Бидний мэдхгүй тоог төсөглөөл буудаал ингээл устгаал ачаал аваачаал булахын буулаа шатаагаал те. Өөрчлөлт байх байгаа нь яг л тэр зүйл дээр л асуудал гараад байна. Нэг бас нэг нь Астаа Савар энэ хуулийг анх ингээд санаачлаад иргэдийн дуу хоолой хүргээд энэ community-гаас өөрсдийнхөө тий саналыг хамгийн том алхмаа хийсэн болохоос биш хууль хэрэгжүүлдэг байгууллага огт биш. Бид нар тэр ихэнч байхгүй. Бид нар хийж чадахгүй байхгүй. Сэтгэл нь байгаа ч байхгүй. Бид нар харин тэр зүйлийг дэмжиж чадна. Олон нийтэд өөрсдийнхөө сошиал орчинг ашиглаад ингээд түүгээд сурчилж чадна, шаардаж чадчих, хийж чадах зүйлээ л одоо хийгээд өнөөдрийн маань энэ ажил ч гэсэн өөрөө бас энэ одоо энэ олон нийтэд ингээд шаардлага өргүүлж байгаа, дуу хоолой өргүүлж байгаа бас нэг том алхам гэж би ч гэсэн бас хувьдаа бодоод байгаа байхгүй тий. Ингэж л бодож байна. Би бол нэмээд нөгөө нэг яг хуулийг хэн хэрэгжүүлдэг юм бэ гэдэг агуулгаас нь жоохон дурдчихэ. Гэрээний амтны хууль яг нэг завсрын нөхцөл байдал болон хэрэгжиж эхлэх хүчин төгөлдөр хугацаанд яг нэг завсрын зүйл дээр таарсан. Жишээ нь 24 оноос хэрэгжиж эхлэх явцад сонгуул таарсан. Тэгээмээ дээрээс нь нөгөө төрийн байгууллагын засгийн бүлтгүүн солигдож эхэлсэн. Ингээд нөгөө завсрын үеуд айгүй их таарад засагныг унаа бас ингээд шинжлэгдсэн ч гэдэг юм уу. Тэгэнгүүт тэр завсрын үед юу хохирч байгаа гэхээр гэрээний тэжээвэр амьтны тухай хууль дээр яам мөн нийслэлийн засаг дарга одоо тодорхой төрийн байгууллагууд журам батлах систем хөгжүүлэх ажлуудыг хийх шаардлага үүрэгтэй. За тэрийг хийх гэхээр нөгөө хин хэрэгжүүлэх этгээд энэ арай томилогдох ч юм уу тэр хугацаанд бол ингээ хийж чадахгүй байсан нэг бол одоо ойлгохоос өөр арга байхгүй. Гэхдээ тэр одоо бол тийм нөхцөл байдал арилцсан учраас энийг одоо яаралтыг хэрэгжүүлэх тэр журмыг батлах хэрэгтэй. Астаа Савар төрийн бас байгууллага одоо тэр журмыг баталтыг ирэх бүхий этгээдсэн бол магадгүй ингээд баталчихлаа тий. Тэгтээ нөгөө нэг бид нөгөө анх санаачилсан эсвэл нийгэм түгээсэн гэдэг утгаараа та хуулиар хэрэгжүүлээч гэдэг асуудал ярьдаг байж магадгүй. Тэгэхээр нөгөө нэг төрийн байгууллагуудад л одоо нөгөө чиг үүргээ одоо тэр бүртгэлийн журмаа баталцдаг ч юм уу үржүүлгийн нөгөө журмаа баталчих юм бол шууд л бүртгэл хийлээ зөвшөөрлөө өглөө хууль хэрэгжинэ. Ийм л нэг процесстэй явж байгаа гэсэн. Ганцхан нэмэж хэлэхэд бол бид нэр иргэдээс ч тэр амьтан таартай хүмүүсээс ч тэр одоо ингээд Астаа Саварт хамгийн их шууд ихний шаардлагууд нэрээд идэг болохоор бид нар тэр хүмүүсийн саналыг нэгтгээд хэд хэд удаа бас ингээд шаардлага нээлттэйгээр хөргүүлж исэн, алан бичгээ хөргүүлж исэн, нийслэлд бас хөргүүлж исэн. Тэгээд ингээд одоогоор бол тэгж байгаа. Тэгээ манай Ариун Зүлийн хэлснээр одоо яг тэр журмууд батлагдахыг хүлээгээд бас бид нар эндээсээ бас тодорхой хэмжээнд бас орхичлгүй араас нь хөөцөлдөж байгаа бас ажлууд байгаа. Тэгээ одоо удахгүй хаа гэл одоо найдаж байж байна тий. Түрүүн яран тундад дурсан нөгөө өдий дуугна ингээд одоо микрочип бүртгэлжүүлэлт нь яаж ингээ хийгдээ дууссан байх хэвээр яаж ингээ эхэлсэн байх хэвээр гэдгсэн. Ер нь энэ дээр бүртгэлжүүлэлт одоо ерөөдөө яаж хийгдэхээр хууль нь тусгацсан байт юм бол одоо өмнө нь жишээлбэл манай гэр бүл одоо ингээ нохойтой байлаа гэхэд одоо манай хаяг дээр нохой минь бүртгэдэг байсан ч юм уу. Одоо энэ нь илүү жишээлбэл одоо хувь хүн дээр яг асран хамгаалалт гэдэг утгаараа одоо бүртгэдэг байх шиг байна тийм үү? Тэрнэр одоо манай хууч маань хариулсан юм баха. Хуулийн дээр болохоор бүртгэл гэдэг зүйл манайх Монгол улс чинь 5% шүү малаа тоолдог, бүртгэдэг, хүнээ тоолдог, бүртгэдэг тий. Тэгэнгүүт нөгөө нохой муур гэдэг асуудал яригдангууд гудамд гарч байгаа нохой муурын 80 дийлэн хувь нь эзэнтэй нохой муурнууд байсан тохиолдлууд байдаг аахгүй юу? Жишээлбэл магадгүй нөгөө нэг нохой хэцүүд, муур тийжэхэд хэцүү гэдгийг мэдэхгүй байжгаад аваад 1 сар болоод эсвэл 7 хоног болоод ингээд
зааж чадахгүй байна. Энүүгээр дүр уус муурны баасшн нэртэй энэ гэрт муухай юм байна гэд гаргаад хайчдаг тохиолдол нь энэ эзэнгүүд амьтны тоотлогыг хэсгэж байгаа. Тэгэнгүүт нөгөө хин хайж байгаа вэ гэдгийг бид бас мэдэх хэрэгтэй тий. Эсвэл хин муур нохоотой байгаа вэ гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Тэгснээр хариуцлага буюу эрх үүргийг бид нэр шаардаж чадна. Тэгэхээр нөгөө чип гэдэг бүртгэл гэдэг юм байх хэвээр. За Европын төрөлсөн нэг Европын холбооны конвент эднэр байдаг. Европын 28 орны 27 улс нь бүртгэлжүүлэлт хийгддэг. Тэгэхээр бүртгэлжүүлэлийг яаж хийх вэ гэхээр нөгөө чип гэдэг юм суулгаж хийдэг. За чип болохоор арсан доогоор нь суулгаад тэгээ ямар нэг нөгөө яг зориултын угаар скан хийнгүүт тодорхой мэдээлэл нь гарч ирдэг зүйл гэсэн. Тэгэнгүүт энийг нөгөө төрийн байгууллагаас бүртгэл хийх журмыг боловсруулад буюу чипээ хийлгээд энэ одоо бүртгэлээ хийлгээд овог нэртэй эднэрийн бүртгэж байгаа нь гол нь энэ дээр давуу тал нь юу байгаа гэхээр нэг хаягн дээр биш тэр хаягн дээр чинь 10 түүнд амьдарч болно 5 түүнд амьдарч болно шүү дээ тий хин нь хариуцлага хүлээх нь тодорхой байх хэрэгтэй хуульч өөрөө тэгэнгүүт хувь хүн дээр асран хамгаалагч хувь хүн дээр бүртгэн гэсэн. Магадгүй нөгөө нэг нохоо мөр чи үржүүлгийн нохоо мөр байж болно шүү дээ тий үржүүлгийн зөвшөөрөлтөй хууль этгээдийн нохоо мөр байж болно. Тэгэх юм бол үржүүлгийн газар дээр нь бүртгэдэг бүртгэл хийхээр зохицуулагдсан байна. Тэгээ гол нь хувь хүн 18 наснд хүрсэн байх хэвээр. Тэр нь өөрөлдвөл тухайн амьтныг би тэжээж чадна гэсэн бас нөө насны хязгаарыг тогтоож өгч байгаа л гэсэн. Одоо энэ тэнд одоо тэжээвэр амьтдыг одоо суглаанд ингээд одоо тэгж оролцуулах ингээ бай шагналуулах ч юм уу эсвэл ингээ одоо шаар шидээд хэдэн шаар хоноод одоо энэ муурын жолцыг аваараа ч юм уу эсвэл зүгээр л одоо нэг хүн ингээ нэг муур нохоо өөртөлж явж байгаа л энийг одоо 5,000-аар авах ч юм уу тиймэрхүү зүйлсүүд бас ингээ имерсээр ингээ харагдаад идэг эсвэл ингээ нэр бүхий ингээ худалдааны сайтууд дээр бүр амьд амьтныг ингээ бүр яг ингээ зар болгож байршуулад ингээ зарж байгаа тохиолдолд гардаг. Энэ дээр ерөнхийдөө ямар зохицуулт хийгдсэн байт юм бол тий яг уу би одоо яг хуульч хүн биш болохоор зүгээр зүй заалтаар нь тэтэд гэж хэлхээсээ илүү яг саяны асуусан бүх зүйл өөрөө хууль дээр зохицуулагдсан буюу амьд тэжээвэр амьтныг альва одоо суглаа тий бооцооны ч юм уу тий биелэг энэ төр болгож өгөх юугаас хоригдсан байж байгаа. Бүр шууд хоригдсан байж байгаа. Нөгөө талдаа одоо тэр нөгөө гар дээрээс амьтан зараад байна гэдэг чи өөрөө үржүүлэг цаана нь байгаад байна гэсэн үг байхгүй тий. Тэгээд үржүүлэг нь өөрөө эрэгтэй юу эрэхгүй юу гэдэг асуулт нь харагдаад тэгээ бас эн чинь өөрөөс зохицуулагдсан байгаа л гэсэн үг. Тэгээд гэлээгтээ түрүү одоо бид нар нэгдэл энэ хуулийн өөрөө хэрэгжилт өөрөө бодит байдал ямар байна яаж байгаа гэж ярьж байна тий. Яг энэ асуудал бол байсаар байгаа. Бүр ингээ маш бахархалтайгаар ингээ амтнаа бэлгэнд өгч байна, суглаанд өгч байна, зарж байна. Одоо хамгийн том жишээ бол нэг манай Монголын бүр юм нэлээ монопол болсон нэг худалдааны сайт байгаа шүү дээ. За нэр мөрийн яг уу яг юм хэлээд яг уу. Тэр бол бүр ингээд яг амтан зарах ингээд юугаараа бүр категори үсээд ингээд явцсан. Тэгээ бид нэр 2024 онд бол ямар ч үсэн нэг шаардлага өгөөд энийг ингээ болооч ингээд гэсэн чинь манай шаардлага бол бүр тоож авчиж хэлцээгүй. Тэгэхээр ингээд хуулийн хэрэгжилт дээр бид нэр ингээд санаачлага хэрэг аваад одоо ингээд тэгээчээ шаардлага хөргүүлээд идэг цаана нөгөө одоо тэрийг юу гэж нэрлэхүүлээ яаж хариуцлага хүлээлгсэн ч хариуцлага хүлээхгүй гэсэн нэг тийм бодолтой ч юм уу хариуцлага угаасаа хүлээлэхгүй байгаа болохоор нөгөө хүмүүс нь тоохгүй ч юм уу нөгөө асуудал нь байгаад байгаа болохоор тоохгүй л байгаа зайлшгүй. Арга нөгөө хин нэг нь хариуцлага хүлээсэн жишг гэх юм уу жишээ гараагүй байгаа болохоор ямар нэгэн байдлаар зүгээр байж бол тийм байх гэдэг нэг толгоонд хууль яг хоригдсан. Гэхдээ тэгээ зүгээр байж болт юм байна гэдэг агуулга яригадад яваад байгаа л харагдтыг. Товчгоноор болохгүй. Тийм. Энэ дээр яг нэмээд нөгөө нэг хэлжээ. Суглаа хонжварт гэрийн тэжээвэр амьтан бэлгэнд өгөхийг хориглоно. Тийм. Энэ заалтын гол утга учир нь зүгээр л суглаа хонжвараар гэрийн тэжээвэр амьтанд бэлгэнд авсан хүмүүс тэжээж дийлэнх нь хүсэл зоригынхаа хүрээнд тэжээ гэж аваагүй хүмүүс байгаа байхгүй юу? Би амьтантай болъё гэж гэж бодоагүй байхад би суглаа азар ч юм уу авсан. Тэгээ аваад за яг юуны магаад гэж тэжээж чадахгүй. Ямар хэцүү л амьтанд тэжээж. Тэгэл гудамд гаргана. Эсвэл хэнийг дамжуулаа өгнө. Тэнгүүд мэдээж тэр хонжирт ирсэн нохоо амьтан чинь үржил хязгаарлах мессеж хэлбэр хийгдээгүй. Тэгэл хийгдээгүй бол хэд дахин
ингээл cobra effect 2 дахин 5 дахин 2 дахин ингээл үржиж явчихна. Тэгэхээр энэ бол ягаад байж боломгүй зүйл худалдааг буюу амтан болохын тулд тэр үржүүлэг болон худалдан борлуулах хоёрыг зохицуулах шаардлага тулгарсан. За үржүүлэг бол сая хэлсэн зөвшөөрөлтэй. За худалдан борлуулах дээр ч гэсэн одоо хуулийн дээр нэг заалт байгаа. Тэрнийг гар дээрээс хувь хүнээс нохоо мөр худалдагыг хоригдсан. Энэ нь өөрөө адилхан үржүүлгийг зохистой аргаар явуулахыг дэмжихээс гадна хариуцлагатай эзэнтэй болохыг дэмжиж байгаа. Тэгэн нэг гудамд ингээд байж идэв шүү дээ. Одоо 100 мөн гарахаар ингээд 1000-аар муугаар аваарэ. Ийм хөргөн цагаан мөр 1000-аар аваарэ ч юм. Эсвэл үнэгүй аваарэ. Энд чинь тэгэл ерөөсөө л нийгмийн тэр нэг тоотлоход багасгахгүй байгаа гол үндэслэл. Тэгэхээр хоригдсан энэ хоригдсан юмыг харж байгаа ч юм уу мэдж байгаа л тодорхой хэмжээнд иргэд хариуцлага энд ийм хүн худалдаад шүү хуулиар хоригдсан юм гэдгийг мэдээлэл хэрэгтэй. Тэгж олон мэдээлэл кейс гаргаалах юм бол тэрийг шийдээд авах юм бол энэ чинь ингийн үзэгдэл болох байхгүй. Одоо бид нар юу гэдэг анх автомашины торгуулч гэдэг юм уу тийм юм байхад ингээд торгуул төлж мэдхгүй ч юм уу ингээд торгуулийг эсэргүүцдэг байлаа шүү дээ тий. Тэнгүүд явандаа ингээд торгуул нь энгийн үзэгдэл ч юм уу ингээд хэрэгжээд ирэнгүүд за ийм байх юм бол торгуул төлдөм биш үү гэдэг ингээд ойлголт авч эхэлж байгаа байхгүй. Тэгэхээр одоо би нөгөө үдчихэж байгаа хүн байвал гар дээрээ судалж байгаа хүн байвал мэдээлэл зөвшөөрлгүй хүн байвал мэдээлэл суглаа хонжурт өгөөдөл бас мэдээлэл гэж хэлмээр. Тийм. Хүмүүс нөгөө мэдхгүй байгаагаас асуудал бас байгаа тийм л түрүүн би бас шууд төрийн байгууллага хэрэгжүүлэхгүй байна. Нөгөө талдаа ч гэсэндээ бас хүмүүс хуулиа сайн уншиж мэдхгүй байгаа болохоор энгийн зүйлээ ингээд тэр уншаад мэдээд энэ болохгүй юм байна. Би цагдаад хандчих. Энэ тхих юм би шаардлага тавьчих. Гэт ингээд явчих юм бол бид нөгөө хоёр талаасаа бас ингээд хэрэгжилтийг дэмжих бүрэн боломжтой. Тэнд байгаа одоо нэг жоох охин ч гэсэн хэрэгжилтийг дэмжихтэй бүрэн боломжтой байхгүй. Тий. Одоо ингээд мэддэгдэх хэрэгтэй гэд тэгээд ярьж байна л та. Тэгвэл та нар маань өөрсдөө хувь хүнийхээ хувьд ингээд мэддэгжсэн ингээд тийм тохиолдол өгд юм бол одоо ямар нэгэн тэнд одоо магадгүй ингээд наадмаар ичж явж байгаа одоо цуглаан мулаан амт өгч юм уу тэр нэг мэдэгжсэн тохиолдол өөрсдөр ч юм байгаа юм. Яг нь шууд мэдэгдэн гэхээс илүү би ч нөө төрөмс байгуулгын төлөөлж ингээд одоо нөгөө харилцаанд орж байгаа төлөөлж байгаа хүн учраас ингээд шууд ганцаараа би дагаад ингээд явах нь бас зарим тохиолдолд жоохон хязгаарлалт төлөвлөдгийн шулуугаа хэлгээд байгаа. Гэхдээ одоо ингээд нүдэн дээр харагдсан олон хүнд нөлөөлөх үс иймэрхүү хүмүүс одоо тий хууль нийцгүй зүйл хийгээ явах юм бол одоо анхааруулдаг ч юм уу тий ингэж ийна тэгсэн байна гэх. Тэгээд ингээд утас шүрмэсэн байх юм бол ингээд яриад ингэж болохгүй ингэрээ гэдэг ингээд шаардлага тавьж ирсэн тохиолдол байсан байсан. Тэгээд одоо хүмүүс биднээс бас зөвлөгөө авдаг тий ингээд тахаа яах вэ гэх юм бол ингэрээ тэгэрээ гэдэг бас зөвлөгөө бас өгнө. Ер нь бол одоо асуух юм бол ер нь байгаа тий. Одоо ингээд тэгвэл хувь хүний гар дээр ингээд худалдан борлуулах нь угаас ингээд хууль бус болчлоо. Тэнгүүд тухайн байгууллага буюу одоо амтны дэлгүүрүүд одоо худалдан борлуулж байгаа шүү дээ. Тэнгүүд одоо зарим кейснүүд бол зөндөө гардаг л одоо амтны дэлгүүрээр ингээд өөрчлөлөхээр хүрх амттанд ингээд өвдцэн хэцүү царайтай хэцүү орчин нөхцөлд ингээд байдаг гэдэг. Энэ дээр тэдгээр худалдан борлуулж байгаа амттад одоо амттыг хамгаалах тиймэрхүү зүйл заалтууд байдаг эсвэл шууд эсвэл хүчирхийллийнхаа одоо хэсэг рүү ч юм уу тэгээ орчдөг уу? Яаж эдгээрийг одоо яаж зохицуулдаг вэ? Хямдаг вэ ч юм уу? Яг нөгөө түрүү азуу хэлснээр гар дээрээс худалдах гэдэг чи өөрөө нөгөө зөвшөөрөлтэй газрууд л одоо худалдан борлуулах хэрэгтэй байгаа даа шүү дээ. Тэр хүмүүс яг өөрсдөө яг гэрийн төвчээр амтныг худалдаж борлуулах зөвшөөрөлтэй бол бид нэр тэрийг хуулинд авах гэж үзэхээс биш. Нөгөө талдаа илтэд одоо тэр амтны амнаас энд одоо аюул учирсан нөхцөл байдалтай эсвэл ингээ олноороо өвчлсөн одоо турсан эцсэн гэх хүчирхийлэл өртсөн байх бол тэр бол амтны хүчирхийлэл гэдэг талаас тухайн хүчирхийлэл үйлдэж байгаа хүн нь өөрөө одоо хариуцлага зөрчлийн хуулиар хариуцлага өргөх нөхцөл бол болцоо байгаа. Ёо нэг юм хуулийн дээр тэгж хурдталдан борлуулах этгээд нь зөвшөөрөлт этгээд гэж штэ зөвшөөрөлт этгээд нь ерөөсөө үржүүлэх байгууллага. Тэгээд тэр байгууллагт ямар шаардлага байгаа гэхээр тухайн амт нь муурч байна те нохооч байна өөр бусад амтнж байна те могооч байна те тэгэнгүүт тэр амттыг одоо
эрүүл ахуйн орчныг хангал гэдэг шаардлага тавьж байгаа. Жишээлбэл ингээд давчуу нэг том нохоо байсан чинь давчуу хөдөлж чадахгүй юм кейжэд хийцэн байвал тэр чинь болохгүй шүү гэдэг шаардлага тавьж байгаа. Тэгэхээр тэр шаардлагыг биелүүлээл худалдан борлуулаад байвал энэ зохицуултал энэ нөгөө асуудлууд шийдэгдэнэ л гэсэн. Монгол улсад одоо гудамжинд явж байгаа тэжээр нутгийн тоотлогоо нэлийн их байгаа шүү дээ. Одоо тийм болохоор бүртгэлгүй болохоор ч гэсэн одоо яг хэр их байгаа нь бас ингэ мэддэхгүй. Тийм. Тэгвэл тэдний эсрэг авж байгаа арга хэмжээ нь одоо буудан хороох одоо арга байгаад тах шиг байна. Энэ хэр зөв арга юм бэ? Ер нь хамгийн одоо тоотлогыг нь хязгаарлах, үржлийн зогсоох хамгийн зөв арга нь юу юм бэ? Яа бид нөгөө нэг яг багахан түүх ярихад бид нэр анх гринчер амтны тоо хуйлаа ингээд батлуулах тэр процесс руугаа бичих ч юм уу те процесс руугаа харахад нөө суурь судалгаа хэрэгтэй гээд. Тэгээд тоо мэдээлүүд аюу хэрэгтэй болох Монгол улсын хэмжээний. Тэгээд тэгсэн чинь Монгол улсад статистикийн үндэсний хороо маань бол аюу сайн ажилтдаг, бүх зүйлээ тоолоод тавьждаг, малаа бол бүр ингээд бүр маш наривчл тоолдог те. Тэгсэн чинь нохоо морь ерөөсө тоолдог байсан. Бүр байгаад хонууд нь аюу тийм юугүй өрөөсгөл те. Цөөхөн эсвэл хитрхи тийм хиймэлээ. Тэгээ ингээд яагаад юм бэ гэсэн чинь тэр ч аргагүй штэ. Бүр өвлзөн өглөө оройг л одоо амтнаа буудж идэг тийм иргэд төрж идэг. Тэгээд ганц аргачлал нь өөрөө Монгол улсад одоо энэ бараг 120 жилийн амтан буудаж байгаа тий. Баруун өнгөрөө Монгол улсад орж ирээд хамгийн анх нохоо буудаж эхлээд нийслэл хүрээ нэг цэвэрлсэн гэдэг нэг түүх байдаг байхгүй ингээд зүгээр сайн унших юм бол. Тэгээ ингээд 120 жил нохоогоо буудаал гэдэг. Монгол улсын өнцөг бол мөрт буудаал халаал ингээл одоо тэр бол яг тэр зүйлийг бодит тэр харсан хүүхдүүдэд бол ямар айхтар сэтгэлийн шарах хүү те. Ингээд айгу зэрлэг арга байдаг. Тэгээд бид нар суурь судалгаан дээрээ болон олон улсын практик дээр ингээд судлаад байж хахад бол яг онлын хувьд бол 5 арга байдаг гэж үздэг. Гэтэ хамгийн үр дүнтэй арга бол ерөөсөө специалог буюу үржлийг зогсоох байхгүй. 90 нохоон бол одоо nature буюу үржлийг нь одоо заслаг гэж ярьдаг. Им нохоог болохоор spay буюу бас нөгөө нэг үржил хаах мис ажилбар гэдэг арай өөр жоохон засах үржил хаах спэ гэдэг ингээд өөр үржлүүд. Одоо ер нь намайг одоо жишээлбэл 8 жилийн өмнө орсонтой харьцуулахад бол одоо хүмүүс тэр талаараа хөөрхөн юм хөнгөн чамаагүй хин нэгэн хүнээс асуухад нэрээ тэгдэг гэдэг ингээд мэддэг болсон. Дээр нь манай монголчууд гоё ярахтай байсан нохоогоо ингээд араг тавьж агаад яг нөгөө малаа засаж байгаа юм шиг аминд боож агаад ингээд 90 нохоогоо бол хөнгөлчдөг тийм бүр чаддаг тийм үү тэр агын ч мэддэг яг мундаг хүмүүс байгаа байхгүй. Гэтэл улам л хотчоол ингээд даяар шат ярихаа хэрээр амтантай л болоод байгаас тэр асуудлыг яа шийдэх үү гэдэг дээр айгүй бага анхаарал хандуулаад багтах. Тэгээд товчхон бол специалог бол хамгийн үр дүнтэй. За дараа нь бол одоо нөгөө толоог нь шууд утгаараа устгах харгууд нь орж ирдэг. Тэр нь одоо нөгөө тарих хортой хийгээр ингээд аажмаар ингээд туулах харгууд байж тий. Гээд ингээд 4-5 харга бол байдаг. Тэгээд Монгол улсад бол одоогоор хэрэгжих боломжтой нь бол специалог бол хамгийн үр дүнтэй. За буудахыг бол бид нар тэтэргүй одоо нэг бидний хүсэл мөрөдөл найж байгаагаар бол одоо нэг 2 жил хасаа дараа бол болж байгаа хаалж үү. Энд дээр нэмээд нөгөө нэг гэрийн тэжээр амтны тухай амтны хуулийн дагаж мөрдөх тухай хууль гэ байгаа. За тэр хуулиар нөгөө буудлагыг бол 5 жилдээ яг ашиглаж болно гэж байгаа. Тэгэхээр 100% энэ бол байлгүй биш юм байна шүү дээ тий. Тэгээ ашиглаж болно. Нэг хоёр дахь нь бас эзэмгүй тоотлохыг бууруулахдаа зөв зөвхөстэй арга ашиглахыг одоо дэмжин гэсэн агуулгаар байгаа. Тэгэхээр ер нь бол одоогоор шууд 100 буудлага биш. Одоо буудлагт гарч байгаа төсвийнхөө одоо юу гэдэг 100% болж чадахгүй бол 40% буудлага 60% спэй буюу үржилхий цаарлах мис ажилбарт хийя гэд ингээд ер нь бол явах бүрэн боломжтой гэсэн үг одоогоор төрийн байгууллагууд. Тэгснээр нөгөө Туркэд яадаг штэ Туркууд чинь спэй мис ажилбараа хийгээл гудамд муура гаргаад ч юм уу нохоогоо гаргаад тавьчихдаг. Ингээ явж ангуут гудамд ингээд яг тэр газар нутгийн эзэн шиг л ингээ байдэн штэ. Тэрэн шиг нөгөө тоотлохоо бууруулж байгаа байхгүй. Тэгэхээр Монгол бол уг нь бол хуулиараа одоо боломжтой байгаа. Ер нь бууга огт хэрэглэхээ болох боломжтой байгаа л гэсэн. Одоо тийм нэгэнт одоо тийм тоон хэтэрсэн байгаа штэ одоо. Тийм болохоор л ингээд буудаж хороох арга хэрэглээд байна ч юм уу. Ер нь ингээ үржлийн зохисох гээд штэ. Хэмжээ хэтэрсэн болохоор. Тэгээ энэтэй холбоотойгоор түр асрах газрууд боёо одоо шээлтрүүд бидний хэлдсэнээр шээлтрүүд бас ерөөхдөө төрөөс бас ингээд хэрэгжүүлэх гэж ч юм уу одоо түр асрах газар нээгээд одоо ажиллуулах гэж үзээд ч юм одоо ажиллагаанд оролт эхэлсэн байна л да. Тэн дээр болохоор хүмүүс нэлийн тийм хоёр талд одоо энэ зөв штэ ч юм уу эсвэл ингээд энэ жоохон хэцүү нөхцөл байна гэж байна. Энэ дээр гээд таны байр суурь хэр байна? Яг уу юм чинь хоёр талтай. Гэрэн дэжээр яг тухайн одоо хамгийн ойрын жишээ бол одоо манай нийслэлийн засаг даргын тамгын газраас хэрэгжүүлж байгаа шилжирийн жишээ байна л да тий.
Тэгээд яг энэ санаачлагыг гэрийн жишээ баримтны тухай хууль батлагдсантай холбоотойгоор гаргаж байна гэдээ явж байгаа тэр санаачлага буюу санааг ингээд яг бид нэр сайшааж байна тий. Ингээд хуулийг маань дагаад ингээд жишээ баримтын асуудлыг хөндөөд ингээд ажил болгоод явж байгаа нь ингээд бол нөгөө талдаа ингээд сайшаалтай юм шиг боловч шууд утгаараа бол яг одоо л нэгдүгürt амьтныг буудаж устгаж байгаа асуудал маань байгаа. За дээр нь бүртгэлжүүлээгүй байна. Дээр нь спэ заслагыг бүр ингээд нийгмийн бүр нийтлэг ингээд бүр одоо юу гэмдээ би хавар болоод малчин айлууд хург хишгээ засдагтай яг адилхан ингэж төлөвшүүлж хэвшүүлээгүй байна тий. За дээр нэг хүмүүс хуулийн талаар мэдлэг муутай яадаг юун чухал биш ямар зүйл затаа орцсон тий. Яг ийм цогцоор нь мдээгүй хэрэгжиж эхлэегүй байгаа үед шууд ингэ шилдэр оолж ирэх өөрөө оновчгүй байхгүй юу. Буруу гэж бол хэлэхгүй ч гэсэн оновчгүй болчиход байна. За магадгүй бид нэр гой гэгээлгэр бади 3 жилийн дараа нохоо буудаж устгах маань болчлоо. Дахиад хэдэн жилийн дараа хууль маань гоёор хэрэгжээд хүмүүс ойлгодог болоод асраа хамгаалагчийнхаа үүргийг бүрэн дүрэн мэддэг, мэдлэгтэй мэдээлэлтэй хүмүүс авдаг болцсон тий. Замраагийн үржил маань ингээ бас хяналттай болцсон, бүртгэлтэй болцсон гэдэг ингээд айгүй сайхнаар одоо олон улсын жишг төрчихсөн Европын байдар Америкийн одоо мундаг хэрэгжүүлж байгаа мужуудын Японы, Германы ингээл Туркийн ингээл жишээнүүдтэй дүүцгэж болсон тохиолдолд угаасаа тэжээвэр амтны асрах газар маань зайлшгүй хэрэгтэй болно. Тэр өөрөө хэрэгжих үйл ажиллагаагаа бүрэн дүүрэн зөв зохистойгоор хэрэгжүүлэх боломжийн ч бүрдчих واخгүй. Яг одоо цаг хугацаа нэрэ болоогүй. Тэгээ дээр нь хийлээж гэсэндээ тодорхой хэмжээний судалгаатай уялдаатай бүр ингээ маш тусгаалж ингээд баг гараад ингээд ийм бүр томоохон ийм ажиллал болж хийх бол яг одоогийн төвшин бол арай л биш болж байгаа. Харин нөгөө талд бол манай сайн дураараа ингээд сэтгэлээрээ шин тэнд байгаа манай сайн санаагийн залуу шилтер ажиллуулаад 100 гаруй нохооны гаруй мууртай ингээд явж байгаа бол тэр бол цэвэрлэг харилцаа одоо хуулиар зохицуулагдсан харилцаа гэхээс илүү UB шилтер маань сайн дурын ажил хийгээд явж байгаа. Хин нэгэн баг нөгөө асрах газар гис нэрлэхээс илүү хин нэгэн хүн гээд олон амьтанд хийжээж туслаад явж байгаа тиймэрхүү зохицуулалттай байгаа харагдаад байгаа. Тэгээ нэг хоёр туйлтай байгаа шүү дээ Монголоос тийм. Бодит байдал ийм л юм. Тэгээ түр асрах асрамлах байрыг хэлдэг байгаа нөгөө хууль дээр энэ талаараас зохицуулж гисэн. Тэгэхээр энэ талаар зохицуулж өгөхдөө ерөөсөө сайн дурын байгууллагын хүрээнд төрийн бус байгууллагын хүрээнд зохицуулж гисэн. Өөрөлдвөл 10-аас дээш нохоо мөрийг түр асрах байранд байршуулахаар бол тухайн этгээд бол бүртгүүлээд ийм хитэн нохоо мөртэй эдний эзэнтэй болгоод эднийг гадаад явуулаад ийм бүртгэлийг хийх зорилгоор түр асрах байрыг бүртгүүлэх байгаа. За мэдээж түр асрах байртай бол тэр олон амьтдыг нөгөө байлгах боломжтой байр орон сууц ч юм ашаа байшин ч юм уу байх ёстой гэдэг хуулийн нэр бол зохицуулт байгаа. За яг төрийн байгууллагын сая хэлсэн төрийн байгууллагын түр асрах байр нь энэ шилтерээс жоох өөр байхгүй юу? За одоо нөгөө Монгол улсад хүчирхийлэлт өртөж байгаа хүүхдийн хүчирхийллийн нөгөө төв гэж байгаа тий. Тэрэн шиг нөгөө нэг гэрийн тэжээвэр амтны хууль дээр заасан хүчирхийлэлт өртсөн нохоо мурыг яах вэ те хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал яригдахад магадгүй түр асрах байртай байхад талаар зохицуулж болно. Гэхдээ тэр бол олон улсад Монгол улсад зохицуулахаа хүрэх юм бол энэ малын эмчнэр их байх хэвээр, орон байрны их байх хэвээр, тэрийг тусгаарлах хэвээр гэдэг ингээд олон нөхцөл байдал бий болох байтал одоогоор ингээд үржил хязгаарлах мэс ажилбар хийх талаар баг мэдлэгтэй байгаа хүмүүст бол хэрэгжих боломжгүй. Хэрэгжих боломжгүй тийм зохистой хэрэгжүүлэх боломжгүй юмыг бол одоогоор дэмжихгүй л байх нь зүг санагдаад байгаа. Миний хувь үнэ. Тийм. За баярлалаа. Ерөнхийдөө подкаст минь өндөрлөх тийшээ хандж байна. Тэгээд сүүлийн асуултыг болохоор аль хэлнээс нь тамираа л да. Миний асуугааг үйлцэн ч юм уу одоо үзэж байгаа хүмүүст намтан тэжээдгүүч бай ер нь нийт хүмүүст хандаж хэлэхэд нэг товчхон зуус хэлчихье. За би бол нэг хуульчийнхаа хувьд нэг л зүйл хэлье. Би нийгэмд амьдрах эрхтэй те эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэйгийнхаа хувьд эрхээ эдлийнхаа хажуугаар үүргээ хэрэгжүүлээч. Өөрөлдвөл энэ хууль заасан үүргүүдээ хэрэгжүүлж хуулаа хэрэгжүүлэх боломжоор хангаад мөн дээрээс нь зөрчиж байгаа хүн байвал тэрийг мэдээлээд энэ хуулийн хэрэгжил нь анхаартай байлаа л гэж хэлмээр байна да. За миний хувьд бол яг уу
Аста савар дээр ингээд олон жил ажилласан сайнтай муутай олон зүйлээ үтсээ харсан ингээд өнөөдрийг болтол ингээд өөрийнхөө үзэл санааг бол ингээд бид бүхэн ч одоо сошиалаар бол манай багийнхан бол хангалттай илэрхийлээд явдаг. Тэгээ ингээд нүрээ харуулаад хаягны цаанаас шилхэд бол 2 3 зүйл байна. За нэгдүгээр яг өнөөдөр тэтгэдэггүй бидний сэдв бол өөрөө хуулийн хэрэгжилт байгаа тийм гэрийн дэжүүр амьтны тухай хуулийн хэрэгжилт. А тэгээ гэрийн дэжүүр амьтны тухай хуулийн хэрэгжилтийг бол ингээд иргэн бүр жоохон анхаарад өгсөө. Бүр ингээд одоо нөгөө нэг хичээл уншиж байгаа юм шиг хуулиа жоохон уншаа судлаад тийм асуух зүйл байвал манайхан та бас нээлттэй холбогдоод асууж болно. Хуулийн талаарх мэдлэгээ бас нэлээд нэмэгдүүлэх тал дээр та бүхэн бас ингээд хандаад манай хуулийг бас сурчлаад өгье уриалж байна. Нөгөө талдаа одоо бие амьтантай эсвэл тэр хүн амьтангүй гэхээс илүү амьтны асуудал бидний нийгмийн сүүдэр болоод угаасаа зайлшгүй өдөр болго асуудал бид нэр өртөж идэг дам болон дам бусаар тийм болохоор гэрийн дэжээр амьтантай хүмүүс маань спец заслахыг заавал хийлгээсэй гэж би хүсэж байна. Одоо бид нар энд 1000 одоо уриалга тавиад ганц амьтаа авардаг нөгөө тал 7 амьтанд төрж ийн гэдэг бол бидний үйл ажиллагаа ингээд үргэлж ингэж одоо биднийг ажилтаа байлгаад байна гэлээхтэй үр дүн маань бууруулж идэг. За тэгээд дээр нь одоо амьтанд хайртай гэдэг зүйл чинь зүгээр нэг юм ойлголттой. Тэгээ хайртай бол ингээд астаа саврыг бас ингээд дэмжээсэй. Амьтанд хайртай хүмүүс бол угаасаа үзэж байгаа гэж бодож байна. Та бүхний оролцоо одоо мөнгө төгрөгөөрч байж болно, дуу хоолойгоор байж болно. Манай пэйжүүдэд орж байгаа мэдээллийг шеэрлэх хүртэл одоо бас тусдын болдог шүү. Тэгээд астаа савар өнөөдөр хүртэл 13 жил энэ олон хүмүүсийн сайн дурын үйл ажиллагаа болон олон дэмжигч хандлагч нарын маань сэтгэл дээр тогтож ирсэн үргэлжлүүлээд бас астаа савраа тасцралтгүй дэмжээрэй гэж бас хүсэж байна. За баярлалаа. За баярлалаа. Өнөөдрийн манай 2 дахь дугаараар Астаа савар Тремус байгууллагын координатор Бүжин Лам болон MDS Handlix хуулийн фирмийн хуульч Ариун Зул нар оролцлоо. Цаг гарган оролцсонд баярлалаа. За манай ингээд 2 дахь дугаар өнөхөд дуусч байна. За бүгдээрээ тэгээд дараагийн дугаараар илүү олон сонирхолтой, зочдтой, илүү олон одоо тэжүүр амьтантай холбоотой илүү олон сэдвийг хамраад үргэлжлүүлэн ярилцгаална. Бидрийг дэмжээ subscribe дараарай. Баяртай.